Минийхөө. Минийхөө. Минийхөө одоо босоорой. Олон жил өнгөрчтэй. Би нутгаасаа гараад 60 жил болсон байна. Энэ бүх хугацаанд банга залуу насныхаа олон сайхан явдлыг мартсан ч нутгаа бол хизээч мартаж явсангүй. Заримдаа нутгаа санахаар тэнд би гар хөлөө бүр бүтэн бие үлдээчихсэн юм шиг байж сууж ядах. Хэн нэгэн намайг бушуу түргэн ирээж гэж нулимс мэлмэрүүлээд хүлээж суугаач юм шиг. Өдөр ирэх тусмал энэ нэхэл би сэтгэлд минь хачин их мэдрэгдэх боллоо. Ямар хан учиртай байдгийм бол доо. Ээжийнхээ тухай бодохоор эргээд хүүхэд байсан шиг л санаж өгүүлэх юм. Хүн хөгшөрсөн ч сэтгэл санаа тийм амархан хөгшөрдөг юм гэж юу? Үгүй. Энэ бол хөгшин миний уймрал биш. Хорвоог орхитлон ээжигээ дурсан санаж явах сэтгэл минь юм да. Манайх гэдэг айл ердөө 3 ам бүлтэй байсан юм. Ээж бит хоёр эмээтэйг мотомал гэж байхгүй. Гэсэн хийдин хэдэн бог мал малдаг ийм л нэг айл байлаа. Ээж таяава. Ээж нь зүгээрээ. Минийхөө хоньныхоо хоньс ёо. Ажаага бушуухан хүрээдрээ гэж хэл. Ээж би ганцаараа хон хариулах юм уу? Минийхөө хоньчтойгоо хоёулаа явахгүй юу? Хоньоо хол явуулж. Тэр нэг өдөр би ээжийнхээ анхны том даалгаврыг аваад ганцаархнаа хоньоо хариулахаар явсан юм. Би анхудаага хонь хариулахаар явж байгаа тэр. Миний хонь хариулах гэж юу байх вэ? Хайтаван ирхэлж, хорхой шилжтэй гүйцэлдэж, хоньныхаа хойд захаан тэгсэн гисхийж явдлаа. Ачаа минь дуудаж, би хоньоо ичж, тушаасас. Би хоньоосоо ирээд тэр дээр үүрэглэж, оройжин шөнжин нам унтсан байж үлээ. Ээж намайг зах болоог байгаа юм. Энэ хүн таман тод сайдын загварлаг байна уу? Ирээд нам унтсныг бодоход хонь хариулаад их л ядарчтэй. Миний хүүчин хонь хариулаад том ирүүлжээ. Тэгтэл ээжийн өмнөх бяцхан нэхий дотроос нэгэн өчүүхэн гар сарвс хийсэн нь миний ганцгүй хорвоод мэндэлснэ ахта тийхүү мэдээлж байсан юмсан ч. Тэгэхэд ээж минь гайхмар сайхан харагдаж үлээ. Тэр үдш би унталгүй ээжигээ хараад баймар байсан.
Одоо бол ээж минь гэд хараад суух гэрэл зурагч үгүй хоцорсон надад. Ээжийнхэн царайг санахаас хэцүү зүйл байдаггүй юм да. Тэр үеийн банк сургуулийн хүүхдүүдийн ихэнх нь л танихгүй айлд суудаг байлаа. Гэр орнон эцгийнхийгээ сонсон хүүхдүүдэд өлс цангах, өвдөж шаналхын зовлон их байсан. Тийм болохоор нялх болчраасаа л хорвоогийн амьдралд ховор нандин нэгэн зүйл байдаг гэдгийг олж таньсан байлаа. Энэ бол төрсөн гэр орон. Би тэдний л нэгэн адил сургуульд дөнгөж орчхоод сумын төв дээр танихгүй айлд гэрээ санаад гийвэрч суудаг байсан. Ялангуяа гэрээ санахаар сэтгэл санаа нутгуруугаа нисээд очих шиг л болдгосон. Манайх усад айлт жишгээргүй бяцхан боргэр. Гэтэл гэрээс минь зөвхөн ээжээс минь л үнэртдэг содон сайхан үнэр нь ханхлах шиг болж өөр хаанаас ч олж сонсонгүй тийм сайхан чимээ сонсогддог байж билээ. Шийдхийн чинээ том чулуунууд дээгүүр өсчин дүүлэх өлзий тролын сүртэй чимээ нүргэлж хүүхэд гэгшиг сонсогддог шаршууны аймар дуу тэртэх хатан хисанд суурайтаад л. Ээж ирдгүү шүү. Манай тийшээгээ явахна байдгүй юм байна. Ерөөсө талгаа дээр гарч ханангийн бэлрээ хардаг хэрэгээ. Дайн дуусаагүй байсан болохоор хоол хүнс тун хомс. Сургуулийн дотор байрны хүүхдүүд өлсөндөн айлын гадаах чөмгөний ясыг хулгайлан гал дээр шарж тосыг нь сорно. Дэн хийхээр өгсөн өөхөн тосыг долоогоод
нэг л мэдхэд дуусчих. Бас тэр намар манай сургуулийн хүүхдүүдийн дунд улаан бурхан цусан суулгавчин зэрэгцэж гараад олон хүүхэд нас барсан. Өвчин тусчихъя гэж бодохоор сэтгэл санааныг л тавгүй байдаг боллоо. Гэтэл нэг өдөр багш дүрсгүйдсэн хүүхэдтэй намайг андууч дээлийн минь ангирэс заамдаад хүү татаад хайчихж билээ. Чиний дээлийг яах гэж урсан юм бэ? Солихтой ил байгаа юу? Би ерөөсөө өнөө шин юу? Хойноос хөөгөөд ирж яваа байх гэж бодоод таавар ангалах аргагүй гүйж явсан да. Бид хоёр тас харанхуй шин сургуулиас ургаж гарсан болохоор баруун хөөбрийн хил дээр нуурын дэргэд хонсон. Өглөөс ирэхэд тэр нуур яг л үлгэрийн морин шиг харагдаж байлаа. Хуучин Баян хонгорын төвөөс 100 км газрыг авир бид хоёр бараг өдөртөө туулчихсан. Хүй чи миний хүү дээ. Ээж та өндөгөө тартаа. Хүү ирлээ. Оо миний хүү яаж явах юм бэ? Имэнэ үси. Энэ ээзгээ ааруул идчихэ. Ээж нь одоохон хоол. Ээж намайг загнаж аашлаагүй. Та нар ядуу хүний хүүхдээр баг шиг тоглоом хийгээрэй. Манайх тийм баян сэтгэл айлч биш. Зунжинга айл юм ал хариулж ээж хөлсөнд нь авсан дайлан бар хийсэн ганц тэрлэгийн хүртэл хүү татаад ичсэн байгаа юм да. Хорлоо. Чигдээ хүүхдэд өөр өмсөх юм байхгүй. Ийм хувцастай яаж сургууль соёлын газар явуулах вэ? тэр өгсөн сургуулийн захираа арамж авсаа. За тийм болохгүй гэж Хүүхдээ явуулахгүй. Очихоор нь та нар ад шоу үзэж басалд оромжлох гэж байгаа юм. Би хүүхдээ заяа явуулахгүй. би ганцаараа уцахгүй. Хүүхдээ явуулсан цагтл явна гэж мэдээрээ. Ээж минь уг нь хүнтэй ам үрийдэггүй. Хүний зөнгөөр их зөөлөн хүн. Гэтэл хүнтэй ам зөрөн маргалдаж байсныг нэ тэр үед би анх удаага л харж билээ. Миний хүү наашир үнцөө. Ээж нь хүүгээ ирэхээр хүүгээ гэж хадгалж ирсэн. Энэ тэрлэгийг өмсөө сургуульд явтаа. За хийж. За. Манайх мал гэхээр шалтай юмгүй байл. Миний хүү ерэн сургуульд явж Эрдэнэ номын бүрлэх хөөсөн дээр хахад миний хүү харин номоо сайн үздэг шүү.
Би ээжийнхэн загснаар эрдэм номд шамдан суралцсан. Одоо ч суралцсаар л явна. За хүмүүс өнөөдрийн шинэ үсгийг гэртээ санаж ярьлаа. Тэгээ маргааш шинэ хичээлүүд учраас өнөөдрийн дэх хичээлүүд дуустав. За одоо ингээ харьцааж байна. За яг өнөө чамаас даага нэгнэ. Тувсан багшийн уудтай шагаа. Манай цүүрхтэй байгаа. Хоёулаа маад. Харин би ч онтож чадахгүй байлгүй. Яв. Зангар хангаач. Өнөөдрийн юу чинь тэгээ? Бацгаа. Сургуулийн хэдтэй нийлж жаа шагаа шүүрч байгаа адилэрлээ. Ээжээч. Ой, жинэл өглөөлсөн. Аяпта ирэх болж байна. Энэ тэнгэр өгтөргүй цоорчсан юм шиг л хүйтэн шуургаар догтод явахын чаргалах. Эс минийх. Хадуу цагаав. За хойч. Алуу. Би Таашрч чи талан цагаав ууш. Ээж минь юу ч хэлэлгүй цаашаа хараад уйлж байлаа. Өдий дэргийн тус дурсан том хүүтэн өртлөө хорвоо цор ганцаараа юм шиг ядарч бэрж явсандаа баярлаагүй энэ лав. Би тэр үед юу ч дуураагүй. Би ээжигээ гомдож дээл гэж бодож байлаа. Харин хожим нь бодохна. Миний ээж хүүдээ гомдоогүй. Их хүн үрдээ хизээж гомддоггүй юм билээ. Гитсэн хүчтэй өвдөд байх шиг байна. Эзэн эстэр. Өчигдөр үдэд дээр хон моололоор гитсэн шинжтэй. Тинээс хойш л өвдөд байх шиг. Яг хаач нөвдөж байна. Би дарж байна. юу вэ нөхөө. Болол. Энэ үгэн гарна авчихна. Одоо юм уусан болохоор гайгүй бах уу. Миний ээж өвдөж хэвтэхтэйч хүртэл хүүгийнхээ гарыг өвдөж хэнэ гэж хайрлаж байсан. Ээжийн чинь баяныг л таарах юм байна. Юм яаж түүнийхөө унагаа юу.
Ээжийн минь өнгөрсөн тэр өдөр сумын төвийн бүх эрчүүд мал тоолоод явчихсан байл. 2-3 хүн үлдсэн байсан ч туслах хүн олдсонгүй. Үертэй голын цаана нагцсандаа байсан ганц дүүтэй хэл хөргөх арга даанч байсангүй. Эрви ганцаардж байлаа. Харин тэгтлээ найз шагдар сүрэн маань ханцгаа бүхтэн онхон тэмээгээ өгч тусалсан. Яй гэхдээ толгосон бэрхшээлийг давхал хэрэгтэй болж. Толгой дотор үлээс хөр бодол орж ирэхгүй байл. Ээжигээ тавчгаа дуулуучаад эргэж хардггүй юм шүү. Сөс минь холоод үдэг хүртэл өгч явсан юм шиг юм би. Ингээд эзүүхээр газар орох явж ингэж юу. Нэг л итгэж өгөхгүй. Ээж минь унтж байгаа юм шүү га. Хэрэг унтж байгаа сэрүүл орхон газар минь ээж болоход л авч чадна да. Ээжгүй болсон тэр агшинд хүний дотор ямар хэцүү бачуу болдгийг урд нь төсөөлөхгүй явсан болохоор хичнээн цочирдсан гэх. Үүнийг даанч үгээр хэлэх аргагүй юм да. Лавл нь улмас гарахгүй байсан. Чэйжин дээр цанхаагаад хоолой зангираад байгаа хэрнээ улмас гарч өгөхгүй. Шүлсээ залгаад хэнгэнтэл санаалдаад л 2 сар өнгөрсний дараа л өнөөх нь улмсан бөөмбөнөр урссан да. Зүдэрти харазан арашаа шүү сүгэр битги сүллэрэдэ сүлийн өдөр тэмдэггүй шүүдэ сүлчээ бодож яварэда Дилийн арацан хайруухан шүү дими битги түгээрэдэ дэрний заяа ганцхан шүүдэ дэгдээ сэтгэлээр дэмжээрэдэ Ээж минь гэж бодохоор эргээд харчихмаар санагдчих л байсан.
ээж минь өд болоод 60 жил болсон ч ухаан санаанаас минь хэзээж холдож байсангүй. Нутгийн минь уул ус газар шороонд ээжийн минь бие сэтгэл шингэж хоцорсон болохоор муу ээж минь содон танил хайрхан уулынхаа дүрээр сэтгэл дотор минь амилан харагдаж намайг ингэтэл санаашруулдаг юмсан уу? Хэмэдэвдээ ээж минь хаа нэгтээ байгаа ч юм шиг. Хэрв ээж минь хаа нэгтээ дахиад төрсөн бол эргээд би ээжтэйгээ уулзах учиртай бол хаана байж болох вэ? Ээж минь эргэж төрсөн л байх учиртай. Би ээжигээ олох л ёстой. Ойр хуйжвал ээжийнхээ царайг олж хар гэж хэлдэг байсансан. Хэлсэн ёсоор нь ээжийнхээ царайг нүдэндээ харах гэхээр огт танихгүй хүний царайг санах гээд байгаа юм шиг нэг л болж өгдөггүй байж билээ.